За би тэдний аялал маань Чикагогийн онгоцны буудлаас үргэлжилж байгаа. Хичээл маань эхлэхээр болоогүй учраас би тэд эндээ нэг 7 хоног байхаар төлөвлөөд Airbnb-гээр амьдрах байраа ерөнхийдөө захиалсан байгаа. Тэгээ лифт дуудаад бүх чимнаануудаа ачаад олон хүний ачаа учраас хэд хуваагдаад явсан. Би тэд эндээ нэг 7 хоног үл орчмол байна. Тэгээ оюутны амралт тарс учраас ингээ хаус анд хүрээслэх бас боломжтой байд юм элэ. За энэ метроныхоо тасалбарыг $3-оор аваад 24 цаг ашигладаг. Тэгээ метро болон автобусандаа ашиглаа явах боломжтой. За тэгээ хотынхон төвөөс жоохон зайтай байсан учраас даунтаун руугаа явахын тулд метрогоор ингээд дамжаа явж исэн. Мөн түншлээ моолууд ороод тэрүүгээр байдаг жуулчдын очдог үзүүрийн газруудаар очиж бас үзсэн байгаа. Тэгээд ямар газруудаар очиж ямар түүх соёлтой танилцсан талаараа дараагийн бичлэгээрээ илүү дэлгэрэнгүй танилцуулж ярих болно. Тэгээд бичлэгийг маань үргэлжлүүлэн үзээрэй.